Зайнаас ажиллах болон онлайн уулзалтад хэрэглэгддэг чухал англи хэллэгүүдийг хамтдаа сурцгаая. Уулзалтын үеэр өөрийгөө итгэлтэй илэрхийлэхэд тань туслана. Гэрээсээ эсвэл зайнаас ажиллахыг working remotely гин. Тухайлбал I'm working from home today. Буюу би өнөөдөр гэрээсээ ажиллаж байна гэж хэлж болно. Харин баг хамт олон зайнаас ажилладаг бол Our team operates remotely гээрээ. Онлайн уулзалт эхлэхдээ дуу чимээгээ шалгаж Can everyone hear me clearly? Буюу бүгд намайг тод сонсож байна уу гэж асуугаарай. Хэрэв бусдыгаа хүлээх бол Let's wait for a few more minutes for others to join гэж хэлнэ. Уулзалтын үеэр тодорхой зүйлийг лавлахдаа Could you please elaborate on that? Буюу та үүнийг арай дэлгэрэнгүй тодруулж өгөөч гэж асуугаарай. Хэрэв бусдын саналыг дэмжиж байвал I agree with John on this point. Буюу би энэ асуудал дээр Жонтой санал нэг байна гэж хэлнэ. Техникийн асуудал гарах үед дуугүй байгаа нэгэндээ You're on mute. Буюу микрофон чинь хаалттай байна гэж сануулдаг. Харин интернет чинь тасалтаад байвал I think my internet connection is unstable. Буюу миний интернет холболт тогтворгүй байх шиг байна гээрээ. Зайнаас ажиллах үеийн цаг төлөвлөлтийг асуухдаа How do you manage your time effectively while working remotely? Гээрээ. Мөн ажил амьдралын тэнцвэрийг хадгалахын тухай ярихдаа One challenge is maintaining work-life balance гэж хэлнэ. Уулзалт дуусах үед хамт олондоо. Thank you everyone for your participation. Буюу оролцсон бүх хүмүүст баярлалаа гэж хэлнэ. Мөн уулзалтын тэмдэглэлийг илгээх бол I'll send out the meeting minutes shortly гэж мэдэгдээрэй. Зайнаас ажиллах болон онлайн уулзалтын хэлхүүдийг амьдралдаа хэрэглээрэй. Баяртай.